Ерөнхийдөө одоо экспортын жимсний дотроо бол манай бас за чацарган найнсыг бол гол бүтээгдэхүүн болон экспортлж байна. Ерөнхийдөө энэ үйлдвэрлэлийг бас дотоод нэмэгдүүлэхэд одоо цанхуужуулалт, хөнгөлөлт, зам татврын уян хатан бодлого зэрэг бол шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ дээр бас одоогоор хэр зэрэг хангалттай арга хэмжээ авагдаж ингэж та бодож байна. Баярлалаа. Ер нь бол Монгол орноос экспортод гаргаж байгаа жимсний нэр төрөлгөөл за тарим нь бол байгалийн жимсээс чацарган за түүний тос өтгөрүүлсэн шүүс бас хураашуулсан фавдер гэж нэрлэдэг ийм бүтээгдэхүүн. За тэгээд дээр нь бол бас чацарганы жимсний оролцоо отоо дарсж байдаг юм уу? Бусад одоо чацаргандаа арт центр гэдэг ийм бүтээгдэхүүнүүд гарч байгаа. За голлох одоо экспорт хийж байгаа орн бол Солонгос, Япон, за Хятадын Тайван гэх мэтлэнгийн энэ орнууд руу явуулж байна. Ер нь бол манайд экспортод чацарганы жимсийг гараа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гаргах боломж бол байгаа яг үйл байгаа. Чацарган гэж хөтлөөр засгийн газраас хэрэгжүүлсэн хөтлөөрийн хүрээнд бол одоо 90 оноос өмнө бол улсын хэмжээний 956 гадал жимсгэн тарьдаг байсан бол тэр бараг 6 дахин нэмэгдээд бараг 6000 шахам гад одоо чацарган тариалж байгаа. Харамсалтай нь бол одоо сүүлийн үед чацарганы яг жимсний үнэн нэг хөсөхгүй. Дотооддоо болоод экспортод гаргах борлуулалт бол бас жаахан төвийн хангалт муутаахан ийм байдлаас бол яхан зогсон байдалд орсон юм дутагдал болов. Гэхдээ энийг хоош нь тавих одоо арга байхгүй гэж ингэж бодож байгаа юм. За байгалийн жимснээс бол нэрсний бүтээгдэхүүн ялангуяа нэрсний чанар бол одоо Солонгос бусад орнууд гарч байна. Энэ дээр бол гадаад орнууд маш их тийм эрэлттэй юм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр салбартай бол одоогоор засгийн газраас хүлэмжийн хөтөлбөр тэргүүтээ цөөн хэдэн одоо төслийг хэрэгжүүлж байна. За таны бодлоор ер нь бодит үр дүн хэр зэрэг байна? За тэгэхээр яг уу түрүүн хэллээ чацаргангийн засгийн газрын хөтлөөр жимсгийн хоёр хөтлөөр одоо манай холбоо санаачлаад 10-аас 16 он 18-аас 22 онд хэрэгжүүлсэн эхний хөтлөөр бол нэлээд гайгүй сайн хэрэгжсэн. Сүүлийнх бол яг уу бас засаг дөрвийн ингээд хөдөлгөөний улмаас бол нөхөлөгтэй хэрэгжээгүй. За тэгэхдээ одоо бол бидний бодлоор бол энэ хөтлөөрүүдийн за гадаадын одоо төсөл хөтлөөрүүдийн хүрээнд жимсгийн таримлыг за ялангуяа импорт орлох жимсний тариалан бол нэлийн ийм нэмэгдүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл бид дотоодоос ерөөсөө хөлсний жимсний хэрэгцээнийхаа нэг 3-4% л хангаж байгаа. Бусдын одоо импортоор одоо хэрэгжилж байна. За импортоор орж ирж байгаа жимсэнд бол жишээлбэл одоо эрүүл ахуйн ч юм уу хүнсний аюулгүй байдлын хямд шалгалт гэдэг лабораторийн хүчин чадал маань юу байгаа вэ? Тэгэхээр одоо бас эрсдэл нэлээд өндөр байх нэг талаас. За нөгөө талаас бол маш их валют гадагш орж байна. 24 оны статистик мэдээлэлээр бол 46 мянган тонн жимс орж ирсэн. Энэний 60 гаруй % нь одоо алин байна. Гэтэл манай оронд бол ерөөсөө баруун талаас аваа зүүн бүст бүгдэд нь бол төвийн бүст бол алим тариалж исэн сайхан туршлага байсан. Энэ туршлагыг одоо бид сэргээх. За чацарганы зэрэгцээгээр одоо бол манай холбооны зүгээс тариалтан дээр бол жимсний тариалан нэмэгдүүлэх юм шаардлага байна гэдэг. Дотрын 4-р аяны хүрээнд бол 5 бүстэй импорт орлох жимс уу одоо ялангуяа алим төлхөө дагнсан их цэцэрлэг үржүүлгийн аж ахуй байгууллагын гэсэн ийм зүйлийг тусгуулсан байж байгаа. Тэгээд энийг л одоо дэмжиж явбал жишээлбэл жаргалантын сангийн аж ахуй гэж байсан хуучин тэнд бол маш том алимны аж ахуй байсан. Одоо тэнд ажиллаж байгаа агроном нь байна. Ажиллажсэн цэцэрлэгчт нь байна. Тэгээд тэн дээр бол бид төсөл хийгээ санаачил гаргаад явж байна. Хараахан одоохондоо нэг их дэмжигдээгүй байна. Гэхдээ одоо ер нь бас жимсгэн нь бол бусад таримлуудтай бас адилгүй онцгой сортын асуудал байдаг. Тэгээд агротехнологийн асуудал байдаг. Хөрөнгө оруулалт нэлээд шаарддаг. Ийм учраас одоо жимсгний аж ахуйг эрчимтэй хөгжүүлье. Тэр гадагшаа урсж байгаа бараг 100 сая шахам доллар урсж байна гэж бид нэг ингэж тооцож байгаа л да. Тэгээд тэрнийг зогсоё. Дотроо ажлын байр бий болгоё. Хүнсний хангамжаа сайжруулъя. Эрх аж ахуйн нэгжийн орлогоо нэмэгдүүлье. Давхар байгалийн хамгаалъя гэж байгаа бол энэ одоо жимсний тариалан бол нэлээд тийм эрчимтэй дэмжих юм шаардлага байна гэж үзэж байгаа. Бид удахгүй сайттайгаа төрийн өмс байгууллагууд уулзах юм байлаа. Энэ дээрээ бас төсөл боловсруулалт явж байна. Манай холбооны зүгээс бас энэ чиглэлээр бол Оросын холбооны улсын Барнаулын хүрээлэн Солонгосын жимсний холбоо, Хятад байдаг олон улсын чацарганы холбоо гэдэг бас холбоо байгаа. Бид нартай бол санамж зураад ер нь аль болохоор одоо бид тариалтыг нэмэгдүүлэх, тариалтан дээрээ тулгуурлаад бүтээгдэхүүн хөгжүүлсэн дээрээ тулгуурлаад экспортыг нэмэгдүүлэх, нөгөө талаар бол дотоодынхаа хүнсний хэрэгцээг
дотоодоос хангаж импортыг бууруулах нь энэ чиглэлээр л одоо гол бодлого баримтлаад ингээд явж байна. Тэгэхээр салбарын одоо дотоодын одоо жимсний салбарын зах зээл бол дотоодоос ердөө 3 орчим хувийг нь л дотоодоос бүрдүүлж байна. Тэгэхээр дийлийнх нь одоо импортоор авж байгаа хിവэрээ. Тэгэхээр таны хэлжсэн сая одоо дотоодод бол тариалалт байгаа ч гэсэндээ одоо жижиглэн худалдаалчдын одоо жишээ стандарт ариун цэврийн байдал зэрэг одоо стандарт бол шаардлагатай гэж байна. Тэгэхээр ер нь зүгээр одоо тариалж байгаа жинснүүдийн за ялангуяа чацарга найз зэрэг бол бас өөрсдийн онцлогтой. За сав баглаа боодлын хувьд дээр бас ямар одоо стандарттай сав баглаа бодол ашиглагдвал илүү одоо дотоодоос худалдаа авах хэрэглэгчид одоо илүү нэмэгдэн гэж таарч байна. Ялангуяа экспортчоо дотоодын хэрэгцээнд ч бай. Ер нь бол жимсний аж ахуйг бол бид нэр аль болох харьцангуй экологийн цэвэр юм хүнс байхаар тооцож багхан талбайд таригддаг. Тэрэн дээр заавал одоо химийн бордоо ч юм уу, урган хамгааллын химийн бодис ч юм уу заавал одоо хэрэглээд байх шаардлага бага. Хэрэглэвэл яг одоо зааврынхаа дагуу хэрэглэж болохоор байна гэж ингэж үзэж байгаа. Тэгэд савлгааны хувьд ч гэсэн тийм ээ дотоод гадагшны яг зүгээр чацрааны хувьд бол жаахан эсэлтэгтэй бүтээгдэхүүн байдаг учраас шингэнээр гаргахад бас сав баглаа хуурашуулсан нунтаг бол нэлээд одоо боломжийн хэрэглээтэй гаднаач дотнооч шингэнээр гаргахад бол бас тийм жаахан эрсдэл байдаг. Чанарын хувьд л өөрчлөлт гардаг. Дандаа күүтийн хэлхээний зарчим дээр ажилладаг. За яг энэтэй холбогдуулаад сав баглаа бодол гэхээс илүү одоо хөргөгчтэй агуулах жимсээ аваад одоо ялангуяа чацрагны хадгалдаг. Үйлдвэрүүд бол энэ хангалтгүй учраас чацрагны хураасан чацрагныг хөдөлж авах энэ ажил бол сааруу байна. Тийм учраас одоо хүмүүс маань чацрагнаа бүрэн хурааж бүрэн одоо үйлдвэрлэл худалдааны зах зээлд нийлүүлэхийн ажил бас жаахан хомсдоо юм байдалтай байгаа. Тэгээд энэ үг дээр л одоо анхаарах шаардлагатай. Бид нэр бас нэг онцлж байгаа юм бол экспортыг нэмэгдүүлэхэд гол одоо эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн чацрагны тос байгаа. Тэгэхээр манай холбоо санаачил гаргаад чацрагны тос Ингенесио 2-ын кодексийн стандарт гэж одоо дэлхийн хүнсний стандартуудын хамгийн оргил стандарт гэж зүгээр ерөнхий ойлголтоор хэлэхэд болно. Энэ стандартыг 25 оноос эхлээд яам маань Версайдын тушаал гаргаад ажлын хэсэг байгуулад ингээд ажиллаж байна, маш амжилттай явж байна. Тэгээ хэрвээ бид чацрагны тосныхаа Ингенесионыхаа кодексийн стандартыг батлуулчих юм бол манай экспортыг одоо нэмэгдүүлэхэд том төлөвлөс болно гэсэн ийм одоо бас алхмыг бодож байгаа. Ирэх одоо 5-10 жилийн төлөвлөгөөнөөс ер нь таны төсөөллийг харах юм бол за дотооддоо тариалтыг бол нэмэгдүүлэх юм төлөвлөгөө байгаа юм байна. За одоо бодлого зохицуулагчтай хамтраад бас хилцээж явчихна те. Тэгэхээр ер нь ирэх одоо жилүүдэд Монголын одоо тариалтыг бол дотооддоо нэмэгдүүлж чадсан тохиолдолд бас зах зээлийн одоо хэр хэмжээг бүрдүүлнэ гэж та тооцоолж байна. Ер нь бол зөвхөн бид нэр алимаар л ингээд тооцоод үзэхэд бол бид нэг 3000 гаад л одоо алимны тариалан эрхэлчих юм бол нэг гад нэг 660 суулгацал тарьдаг юм л да. Тэгэл яах юм бол ер нь бид жимснийхаа импорт орлого жимснийхаа хэрэгцээг бол нэлээд төлөхөө бараг 20-30%-аар ихний ээлж ин. Тэгээд цаашдаа бол нэг өржүүлсэн суулгацаараа ингээд яваад байх юм бол ер нь бид нэг 40-50% нэг ойрын 10 жилд хангачих юм 10-15 жилд хангачих юм болцоо